Нэгэн сайхан зочин өнөөдөр Багваралд Эрдмийн чуулганы эндэр дээрээс та бүхэнтэй уулзах гэж байна. Дэлхийн 152 оронд үйл ажиллагаа явуулж, энэ л цэнхэрхэн дэлхийн 500 гаруй сая хүмүүсийг ухаарл бостол гэгээрэл төтөлж, ертөнцийн зовлон гэж байгаа энэ хамаг бүхнээс салах гайхамшигтай сайхан амьдрах урлагийг зааж яваа нэгэн их гэгэнтэн ертөнцийн соён гэгэрүүлэгч бол Шири Рави Шанкар гэдгийг үзэгч та бүхэн мэднэ. Хэл хязгааргүй энэ л хүний гайхамшигтай сайхан сургаал номлолууд дуулдаж, энэ л хүний гар, энэ л хүний ухаан мэдрэмж, энэ хүний тэр гэгэрэл дороос ундарсан гайхамшигт хүн төрлөختөнд үр шимээ өгсөөр байгаамаа. Хоёр тал болон байлдаж байгаа элэг нэгтэй ахан дүүс ч гэсэн өнөөдөр гэгээрч сэтгэлээ зөвлөрүүлж болох ухааныг энэ хүний амьдрал зам мөр олон газар очиж үнэхээр үхэлтэй нүр тулж исэн тэр улсуудад шинэ амьдралыг бэлэглэж байсан олон гайхамшигтай зүйлсийг манай үзэгчид мэднэ. За ингээд энэ хүний гар дороос энэ л хүний бас өөрөө энэ бурхны орон руу яарахтан үлдээх нэгэн шавн та бүхэнтэй өнөөдөр уулзах болно. Дэлхийн 152 оронд салбартай дэлхийн амьдрах урлагийн энэ том сургуулийн удирдагч Свами Садио Жата хэмээх нэгэн сайхан гэгэнтэн багш өнөөдөр Багваралд Эрдмийн чуулганы эндэр дээрээс сэтгэлийн боловсролын талаар та бүхэнтэй хөөрөлдөх болно. Олон мянган үзэгчтэй хамнаас танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн эхний асуулт бол за хүн би энд төрнөө тэнд төрнөө гэж захиалж бол төрдөггүй. Гэхдээ л хүн төрөх газараа төрсөн байдгийн байна лээ. Та бол энэтхэг ижийн гар дээр энэтхэг аавын хүү болон төржээ. Магадгүй та өөр нэгэн үндэстэн Америк ч юм уу Монгол ч юм уу биш. Яагаад энэтхэг хүн болж төрсөн гэж боддог вэ? You know, it is said the secret чандын нууц гэж нэг ойлголт байдаг. Амьдрал өөрөө хачирхалтай, учир бүтээлэг зүйлээр дүүрэлтэй үхэх төрөх. Тэгэхээр аливаа нэгэн хүнийг яагаад тухайлсан газар нутаг улс оронд энэ гэрүүл төрж үү гэдгийг бүрэн дүүрэн цогцоор тайлбарлахад бас төвхнэ. Тэгээ ямар ч үсэн хүний төртийг олсон байна, төрсөн байна. Энэ амьдралаа чанартай бүрэн дүүрэн утга учиртай өнгөрүүлэх нь чухал. Хамгийн харамсалтай нь ихэнх хүмүүс маань бас амьдралаа чанартай бүрэн утгаар нь амьдрах боломжгүй зүгээр оршин байгаа л үнэн мэт байгаад байдаг. Тэгээ оршин байгаа зүйлүүд гэдэг бол одоо ширээ байна, камер байна, гэрэл байна гэдэг шиг. Тэгэхээр бид яг оршин байхаасаа яг жинхэнэ утгаараа амьдрах ёстой юм болов уу гэж. Үүнийг л бид урлагтай амьдрах урлаг гэдэг юм аа. Амьд явах уу, амьдрах уу гэд сая маш том нийтлэл гарсан. Монголчуудын дийлэнх нь үнэхээр тэнгэр заяатай юм шиг хэрнээ амьдрах биш. Амьд явахын төлөө л одоо нэг хугацааг өнгөрөөж өгнө гэсэн харамсалтай том мэдээлэл бас үзэж таагүй мэдж байгаа.